За бид энэ одоо үг дамжуулж одоо хүмүүстэй бас сургал хэрэгтгий тардаг талаар мэдээлэл өгч байгаа. За одоо эхний өгдлийг өгье. За улсын их хурлын гишүүн асан Баабар улаан машинтайгаан Улаанбаатар зочид буудлын өмнөөр явж агаад улаан даашинзтай бүсгүйг шүргжжээ. Шүргүүлсэн бүсгүйн буй гайгүй учир улсын их хурлын гишүүн асан Баабар улаан машинтайгаан Улаанбаатар зочид буудлын өмнөөр гараад цааш явжээ гэсэн өгдөл байгаа. За тэгээд хэрхий яа цааш нь одоо та дараагийн хүнтэй дамжуулах нь шүү дээ. За. Улсын их хурлын гишүүн Баабар Улаанбаатар зочид буудлын өмнө улаан машинтайгаа явж агаад улаан балааштай хүүхэн дайрсан гинэ. Тэгээ нөө дайруулсан хүүхэн нь гайгүй. Тэгээ бол улсын хурлын гишүүн улаан машинтайгаа тэгээ яваад өгсөн гин. Улсын их хурлын гишүүн Баабар улаан машинтайгаа Улаанбаатар зочид буудлын урд явжсэн чинь улаан балааштай хүүхэд дайрсан гинэ. Улаан балааштай хүүхэд дайрсан. Аха. Тэгсэн чинь нөгөө улаан балааштай хүүхэн гэдэг гайгүй л дээ. Тэгээ улаан машины оноо яваад өгсөн. Багшаа бид нэг сонирхолтой мэдээлэл доолох гэсэн юм аа. За. Улсын их хурлын гишүүн Баабар улаан машинтайгаа Улаанбаатар зочид буудлын урд явж хагаад нэг улаан палаштай хүүхэн дайрч гинэ. Тэгээ хамгийн сонирхолтой энэ улаан палаштай хүүхэн өгн гайгүй л дээ. Тэгтээ яагаад ч зүгээр цаашаа Баабар улаан машины оноо явцсан. За өдрийн мэнд багш чамд нэг мэдээлэл дамжуулсан. За нийтлэж Баабар улаан машинтайгаа Улаанбаатар зочид буудлын өмнө явж байгаа нэг улаан даашинцтай бүсгүйд дайрччихлээ. Тэгээ тэр бүсгүй нь яагаад ч зүг зүгээр буцаа тэгээд Баабар маань цаашаа явчих гинэ. Ийм мэдээлэл дамжуулсан юм аа. Сайн өгс би танд нэг сонирхолтой тийм мэдээлэл дамжуулах гэсэн байна. Энэ болохоор нийтлж Баабар Улаанбаатар зочид буудлын урд улаан даашинцтай бүсгүйд нэг үг дамжуулж тэгээ цаашаа явсан. За би чамд нэг мэдээлэл дамжуулах гэж ирлээ. Нийтлэлч Баабар Улаанбаатар зочид буудлын өмнө улаан даашинцтай бүсгүйтэй уулзсан гинэ. За чука би чамд нэг мэдээлэл дамжуулах гэж ирлээ. Нийтлэлч Баабар Улаанбаатар зочид буудлын өмнө улаан даашинцтай бүсгүйтэй уулзсан гинэ. Би танд нэг мэдээлэл дамжуулах гэсэн. Нийтлэлч Баабар Улаанбаатар их дэлгүүрийн урд улаан даашинцтай бүсгүйтэй хамт явж байна гинэ. За би чамд сонирхолтой мэдээлэл хэлсэн юм аа. Улсын их хурлын гишүүн Баабар улсын их төлөвийн хүн дайраад алчж гинэ. Багшаа би танд сонирхолтой мэдээлэл дамжуулах гэсэн. Улсын их хурлын гишүүн Баабар улсын их төлөвийн өмнө хүн дайраад алчжээ. Хоёр багшаа би танд нэг мэдээлэл дамжуулах гэсэн юм аа. Өнөөдөр улсын их хурлын гишүүн Баабар их төлөвийн өмнө хүн дайрчихжээ. Дэлгэрээ би чамд нэг сони юм илээ. Баабар осолд орсон гэсэн мэдээ яваад их юм. Багш чамд мэдээ хүргье. Баабар үхсэн гинэ. Багш би танд мэдээлэх гэсэн юм аа. Баабар үхчихээ. За бид хүн сая олон нийтийн саналуудад хэрхий яаж тардаг талаар сургалтын жишээн дээр ам дамжих байдлаар тоглолт хийж үзүүллээ. За тэгвэл энэний гол онд нь болохоор ил олбортын онд байгаад байгаа юм. За ил олбортын онлоор Q гэдэг нь хувьсгчийг илэрхийлж байна. За энэ томьёогоор ер нь олон нийтийн санал бодол дээр хүмүүс хэрхий яаж тарсан байдлыг авч үздэг. За X-үүд анхдагч мэдээлэл буюу тухайн хүнд шинэ мэдээллийг тарааж байгаа хэлбэрийг хэлж байгаа бол за Y бол хоёр дахь мэдээлэл хэдэн хүн тарж ийнэ гэдгийг илэрхийлж байна. За тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод өглөө 8 цаг цоо шин мэдээлэлтэй иргэн ирээд 3 хүн тухайн мэдээллийг тараасан. За 3 мэдээллийг тараасан энэхүү өгөгдөл маань тасралтгүйгээр ингээд тарсан гэдээ аваад үзвэл одоо хэдэн хүн тарсан байх вэ гэж авч үзвэл жишээлбэл 8 цаг тухайн хүн анхны хүн маань нэг эхний мэдээлэл тарааж эхлэхэд 15 минут зарцуулагдсан гэж үзвэл 4 хүн тарсан байна. А гэтэл 9 цаг гэхэд энэ маань 121 хүн тарсан байна. А гэтэл 10 цаг гэхэд энэ тоо бол 9841 болж өссөн байна. А 11 цаг гэхэд бол 997161 болон өссөнөөс аваад үзвэл олон нийтийн санал бодол хэрхэн яаж хувьсан өөрчлөгдөг, олон нийтэд мэдээлэл хэрхэн яаж төгдгийг бол та бүхэн энэхүү онол жишээ тооромтоос харсан баха. Анхааралтай байсаад баярлалаа.